маш их одоо талцал, хуваагдал за мөн энэ нь одоо нийгмийн бохимдол болсон ийм нөхцөл байдал үүснийг бүгд мэдж байгаа. За иргэдийн хувьд ч тэр бүр тодруулбал намын гишүүдийн хувьд ч тэр намдаа итгэл үнэмшлийн хувьд ийм саарсан байдал ерөнхийдөө одоо сөрөг тал руугаа хандсан нөхцөл байдал бол үүссэн байна. Үүнийг бид нар өнөөдөр бодтойгоор дүгнэх ёстой. Тийм учраас юуны дөрөвөнд энэ их хурал төлөөлөгчөөр ирсэн 2200 гаруй хүний дуу хоолойг нээлттэй сонсох хэрэгтэй. Үзэл бодлыг нээлттэй сонсох хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд намын дараагад одоо нэр дэвшиж сонгогдох хүний хувьд бол Монгол Ардын намын гишүүн л бол одоо бүх хүнд нээлттэй гэсэн үг. За миний зүгээр хувь хүний маань бодлоор бол залуу хүн байгаасаа гэж бодож байна. Ирч хүчтэйгээр, бүтээлчээр намдаа хүлээн зөвшөөрөгдсөн. За дээр нь хамгийн чухал нь нийгэм хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх нь хамгийн чухлаа гэж би харж байна. За тэгээд нам улс төрийн туршлага мэдээж байх ёстой. Тийм хүнийг одоо намын дарга болоосай л гэж хувьдаа бодож байна да. За хурал эхлэхээс ахуулаад хэн одоо энэ дээр гарч ихний үгийг хэлэх үү, хэн нээлттэй үгийг хэлэх үү гэдэг чинь өөрөө уур амьсгалыг тодорхойлж байгаа шүү дээ. Энэ дотор чинь тодорхой хэмжээний нам улс төрийн мэдрэмжтэй хүмүүс сууж байгаа гэдэг утгаараа шууд түүнээс дүгнэлт хийн. За миний хувьд одоо сая эхлэлийг харахад бол намын удирдлагуудын зүгээс тодорхой хэмжээнд ойлголцолд хүрсэн юм байна. Ив нэгдлийг чухалчилж байгаа байна л гэж би хувьдаа харж байна. Тэгээ ер нь бол намын асуудал өөр улс орны асуудал болоод бидний одоо хийж бүтээж байгаа томоохон төсөл хөтөлбөр урагшилж байгаа ажлууд маань хоошоо гацаад энэний иргэдийн амьдралд шууд одоо айлын гэрт эдийн засгийн нөлөөлөл үзүүлээд байгаа нь өөрөө хамгийн том асуудал багхгүй юу. Тэгэхээр үүнийг шийдэхийн тулд эвлэлд нь нэгдэх нь хамгийн чухал. Тэгээ зүгээр нэг энд эвлэлд нь нэгдэж харагдах биш. Яг боддоор нам дээрээ за төрийн ажил явхад боддоор эвлэлд нь нэгдэх ёстой л гэж би харж байна. Тэгээ энийг зүгээр нэг өнгөц эвлэрсэн байдал бити байгаасай гэж бодож байна.